За энд бол нэг жүжигчээд авах шаардлагагүй. Учир нь энэ чинь зүгээр л баг подкаст шиг юм байна заа. Дөнгөж сая бас мил сүлийн зоогод гэдэг бичлэг авцсан болохоор миний хоолоо яг өгөх гэж байна. Би сая 40 минутын турш бичлэг хийсэн шүү хүмүүсээ. За тэр харж байгаач миний хоолоо өвдсөн байна. Аимшигтай. Хүмүүс яаж бүхэл бүтэн 8 цагийн турш юм яриад байдгийг би ойлгохгүй маа. 8 цагийн турш юм ярьдаг хүмүүс хинбэ гэсэн чинь багш нар багш нар тэнгуүтэд дээр чинь зүгээр ч ярихгүй штэ. Ойрлон байнга ойрлон яана би сая яг өөрийн мэдлгүй нэг акценттай амар экстраверт дүртэй орцсон юм шиг миний цусан дүр чингэсэн байж штэ. Аимшиг. За одоо харж байгаас би яг сая бас л байлаа. За тэгэхээр хотод ирээд хамгийн ихээр гайхсан зүйлс. Тавшиндаа би хөдөөгийн нэгэн бяцхан сумд төрж өссөн. За тэглээгээд би бүрч соёл иргэншлээс тасарсан гэсэн үг ба штэ. Хот орлоо яг уу. Гэвч хотод зочилж байснаас зусалж байсангүй. Тийм болохоор тэр үед хотыг яг ч гүн гүнзгий мэдэрч үзээгүй. Зүгээр л өнгөц хэсгийг ингээ хараад шүргээл өнгөрсөн. Харин энэ удаад болохоор хотод нилээд удаан суурь зорилгот ирсэн болохоор олон зүйлсийг үнэхээр ажсан. Яг амьдарч үсэж ижил тэр зүйлсийг мэдэрдэм байлээ. Анх ирэхэд бол зүгээр л аймгийн төвдөө ирж байгаа юм санагдсан. Яг л өндөр байрлалгаа машин, хараа зам тэгэл олон ядаргаатай хүмүүс гэл ойлгомжтой л да. Анх ирээд хамгийн ихээр гайхсан зүйлсээ ингээд одоо танилцуулъя. За нэгт маш олон залуу хүмүүс аимшигтай байсан. Миний хувьд бол залуу хүмүүс гэх нь цааш юм. Маш олон хүмүүс, ер нь бол хүмүүс гэхдээ залуу хүмүүсийг энэ их олноор нэг харах амар байсан. Ингээ хамгийн анх харагдаж байгаа юм л да. Өнгө түнчин мэдээж хэрэг өөрийнхөө ингээд холбоотой, өөрийнхөө хамаарагддаг бүлэг хүмүүсийг л ингээд түрүүлж хардсан байлаа шүү дээ. Би бол хөвшин явж байгааг анзаараач хөө. Зөвхөн ингээ залуу хүмүүс байгааг л хараад байсан. Учир нь за хөдөө суманд залуу хүмүүсийг сургууль дээр харах боломжтой. Ангид ядж байгаад би тэгээ бусдтай нэг нийлж тэмдэггүй байсан юм а. Тийм болохоор миний хувьд бол сургууль дээр л ижлэг насны хүмүүсээ харах боломжтой байсан. Надад тэгээд ижлэг насны ах дүү байхгүй би анцаараа. За тэгээд хаяа цагаан сараар аль эсвэл хамаатны хүүхдүүд 100 мөн ирүүл өөрийн насны ингээд шин цараа харна. Тэгэхээр жилд яг л 2 удаа л шин цараа харж байгаа байхгүй юу? Харин босод хүмүүс бол сургуулиас гадуур найзуудтайгаа ингээл гардын юм шиг байлээ. Баррикадад очно, ногоон дээрээ. Тэнгүүд ногоон дээр очингууд хөдөө гарангууд өөр сумынхантай таарна. Тэд чинь ингээд хадлан нэг газар ингээд авчдаг. Тэнгүүд ингээл тэнцэн хуваагаал авцсан юм байсан юм шиг аа мэдгүй байна. Аль эсвэл машин дайгдаад ажил хэрэг хөдөлдөг үедээ хүүхдүүдтэй ингээд уулздаг ч юм уу те аав ээжигээ дагаад гэх мэтээр ингээд адал явдалтай байсан юм бэлээ. Мань нь бол яах вэ? Сайхан ингээд зожиг юм чинь гэрээсээ ч гардаггүй юм чинь аав ээжигээ дөөрөөс ядж хагаад олимпиадад явах үед л өөр сумын хүүхдүүдтэй таардаг байсан. Тэгэхээр би жилд нэг удаа олимпиад явлаа. Цагаан сараар хамаатнууд ирлээ. 100 баахан хүүхдүүд ядж хагаад миний насныхан байхгүй. Баахан бацаанууд ирж 100 хамарна. Тэгэхээр чинь ингээл 3 удаа л олчиж байгаа өстэй тий. Тэгээ миний хотод ирээд миний гайхшил амар хүрсэн. Залуу хүмүүс амар олон байт юм байлээ. Танихгүй хүмүүсийг харах чи яасан ив хүн бэ? Амар онцгүй байсан гэж. Анх ирээд ямар новчин энэ олон хүнийг чинь яаж таньж амжих юм бэ гэсэн чинь таних шаардлагагүй байлаа шүү дээ. Бүгдэндээ нь уулзах шаардлагагүй байлаа шүү дээ. Харна гэдэг чинь ер нь ховрын зүйл надад миний хувьд ховрын зүйл байсан байхгүй. Зөвхөн хөдөө байгаадаа биш. Хөдөө байлаа гэд ингээд шин зэрэг харахгүй байна гэсэн үг шүү. Зүгээр л миний нөхцөл байдал тийм байсан байхгүй. Тэгээд тийм болохоор ер нь бол шин царай харагдвал шууд очиод мэдлэл, аль болох найзрахаал, аль болох мэдээлэл солилцоол, энерги солилцох тийм л дадал над суудсан байсан. Тэгээд хотод ирсэн чинь тэр олноос алийг ингэж ярилцсуу, алийг ингэ танилцсуу. Зүгээр гудамжинд явж байгаа л хөөх. Чи надад ижлэг аним санагдсан юм байна шүү дээ. Үгүй яаж мэдв гэсэн чинь. Харин чиний утасны лок скриныг харлаа гэх юм чаашин. Тий хот гэдэг чинь бол интроверт хүмүүсийн там байлээ. Мань бол интроверт. Гэхдээ extrovert бол чадна. Өөрөөр хэлбэл би ambivert гэсэн үг. Ambivert гэдэг нь хоёр эзэжтэн гэх юм уу, хоёр нутагтан. Нэг ясандаа би бол ястмэлхий, би залхуу. Тэнгүүд хоёр нутагтай. Тэгэхээр яг ястмэлхий болчихж байгаа байхгүй юу? Ястмэлхийг залхуу гээгүүлтэй. Зүгээр нөгөө даан гэдэг утгаар. Гэхдээ мань ч хурдан гүйдэг шүү. Мань ч хурдан гүйдэг. Зүгээр л удаан хойрго гэдэг утгаар нь л хэлж байгаа. Юу ярьж илаа гэдэг. Юу ярьж илаа вэ? Марсан шүү. Тэгээд яг миний насны олон хүмүүс ингээд яваадахыг харах амар сонин. Яг л олимпиадад очсон юм шиг. Тэнгүүд мань ч бас ингээд олимпиадад очиод мандат энтриг нь авах гэж хүлээж зогсдог байхгүй юу? Тэрэнд амар дургу. Би төвчээрдэг хүн. Гэхдээ тэр олон хүмүүсийн дунд, тэр олон томчуудын дунд, тэнгүүдээ нэг уйлцсан, майлцсан юм дунд зогсох амар дургу. Ижлэг насны хүмүүсийг харахаар биш нэрээ бас эдний үе штэ. Би ч бас залуу хүн штэ те. Эдгээр ингэж хавцалт юм байна.
залуу хүмүүс ингэдэм байна. Залуу хүмүүс ингэж ярьдэм байна. Нэг цөөхөн хүнтэй тогоо дотор байгаад байсан чинь тогооноос гадуур юу гэдгийг мэдгээ байсан. Тэгээд хотод ирсэн чинь зүгээр хальт мулт дэлгүүр орно. Хичээлээ юмаа бэлтгэж л орж ирдэг болохоор одоо ямар хүүхдүүдтэй танилцаад яваад байх юм биш, хүмүүсийг анзаарах юм биш. Дандаа л дэлгүүрийн лангуу харж явдаг байсан болохоор нэг их ийм олон хүн байдгийг ч анзаараагүй юм байлээ. Би яг одоо ингэж амар гоё өөрөөхөө ингэ ярьж байгаа хгүй амар тайван. Тэгээд энэ уйдгартай байна хүмүүсээ яг бичээрээ би яг яхаа мэдэхгүй байна. Тэг энийг бичиж байгаад би одоо яаж мэдлэлтэй биш. Би бол байнга ингэж ярьдаг л та. Нөгөө бичлэгэн дээр л яг за одоо тэг яах вэ тий? Бүгдээр үхээс хойш гэж ярьдаг болохоос яг бат амьдрал дээр бол би ингэж ярьдаг. Учир нь тиймэрхүү үгүүдийг ийм хоолойны өнгөөр хэлэхэр чинь үнэхээр готролтой өстэй. Үнэхээр гунигтай өстэй. Одоо яах вэ? Тэгэл бүгдээр л үхээс хойш. Гэж амар гунигтай өстэй гэнэ. Тий болохоор жаахан эсвэлж би тийм хоолой гаргадаг гэх юм уу. Гэхдээ тэр хоолой би нөгөө худлаагаас жүжиглээд байна гэсэн үг биш шүү. Тэр хоолойг гадаа ашигладаг, олон нийтийн дунд байхдаа ашигладаг. Энэ хоолойг бол би ганцаараа байхдаа өөртөө юм бичгтэй ч юм уу ингээд өөрийнхөө хоолойг бичиж авахдаа зөвхөн өөрөө ирээдүйдээ зориулж ингээд бичлэг хийдэг аахгүй. Яавар тэнийг бэлцэх гэж. Тий 5 жилийн дараах бит бишээ. 5 жилийн дараах сэлмэт зориулж энэ бичлэг хийж шоо. Эмдөө гэдэг ч юм уу. Тиймэрхүү бичлэг хийдэг аахгүй. За тэгээ коммент бичээрэй. Миний хоолой ямар шүү байна. Би бол өөрийнхөө энэ хоолойн дуртай заяа. Та нар юу гэж хэлсэн ч байсан би энэ өөрийнхөө хоолойг муухай гэж голохгүй. Бараг өөрчлөгчих байх юм. Бараг та нар сэтгэлийг асуусан нэмэр байгаа юм уу? Тийм би өөрийнхөө энэ хоолойг өөрчлөж чадахгүй. Энд чинь нөгөө гадаадууд байдаг штэ. Resting bitch face гэдэг. Миний resting bitch voice аахгүй. За үндсэн сэдвтэ оръё. Залуу хүмүүс. Тэгээ гадуур явах болгондоо залуу хүмүүстэй таарад байхаар ялангуяа өглөө олон тэр яг бүгдээр ингээ ажил хичээл явж байгаа шүү дээ. Тийм болохоор бүр өглөө болгон, өдөр болгон яг олимпиад яваад байгаа юм санагдсан. Уг нь миний хувьд олимпиад гэдэг чинь амар онцгой мэдрэмж байсан байхгүй юу? Амар нандин мэдрэмж байсан байхгүй юу? Бараг жилд ганц л удаа ордог те. Үгүй яг жилд 3-4 ордог л доо. Гэхдээ нэг нь л ингээд үлддэг байхгүй. Тэр олон юмнуудын дундаас огт өөр газар руу очсон ч юм уу, очиж үзээгүй сургууль дээр очиод очсон ч юм уу, эсвэл тэнд шинэ найзтай болсон ч юм уу, тэр үед бол ингээд тэр л үлддэг. Гэсэн чинь тэр мэдрэмжээ өдөр болгон аваад байхаар тологддtiin байлээ. Дөжирдtiin байлээ. Тэр мэдрэмж үн цэнэ алддtiin байлээ. Үнэхээр онцгүй байсан. Тэгээ одоо ч онцгүй байна. Одоо ингээд надтай ойрцоо насны хүмүүс яваад байна гэхээр би тэр бага насныхаа мэдрэмжийг улам алдаад байна штэ гэж мэдэрдэг. Гоё юм гэвлээ штэ. Шинэ царай арах. Биш нөө хитгэн царай хараад тэгээд интернетээр бас хитгэн 2D зурсан царай харсаар хагаад өөр царайны сангу болсон гэх юм уу. Одоо би шин зураг зурдаг хүн штэ. Тэнгүүтээ зураг зурангууд ижлэн юм хараал авахар чинь яаж хөгжөхөдтэй те. Ижлэн 2D дүрслэл, ижлэн аним, ижлэн картууны дүрслэл тэнгүүтээ нэг хэдэн юмны царай хараад л байхаар гэх. Тэр хэдэн юм би. Хэдэн юм миний толгой дотор байгаа. Тэр хэдэн царай. Би өөрөө ямар царайтай ерөөсөө мэддэггүй. Хуусан зураг мурган дээр зөөргөө хараад ерөөсөө таньдаггүй. Фасбланда. Тэгээд шинэ царай арах гоё байсан. Хүмүүс чинь ямар ч гоё болцсон, ямар ч царайлаг болцсон, ямар ч хөөрхөн болцсон ядж байхад манай насны тэгээд яг харж байгаа байхгүй хөөх интернет дээр байдаг хүмүүс үнэхээр бат амьдрал дээр байд юм байна да гэд. Үнэхээр гайхширсан. Үнэхээр нүд баяжсан яг үндэ. Үдсэнтэй хүмүүс байлаа, царайлаг хүмүүс байлаа, итгээд зурчмаар хүмүүс байлаа. Үнэхээр гоё байсан. Та нарын ямар царайтай байх чинь надад хамаагүй. Та нарын нүдтэй нүдгүй, хамартай хамаргүй байх чинь надад хамаагүй. Та нар бүгдээрээ л надад зурх боломжтой хүмүүс шиг харагдаг аа. За нэгт тийм байна. Хоёрт нэг анзаас юм. Хоолны газар, дэлгүүр, хаасайгүй. Яаж ажиллаад байгаа юм бэ гэмээр олон газрууд. За ингэж бодохоор чинь бас хот чинь монголчуудын талыг агуулж байна. Тэр олон хүнийг тэжээхийн тулд тэр олон хоолны газар байхаас зүр харахгүй ч юм уу гэж боддгийн нэгтэл арай л юу вэ? Нэг гудамж дараалал 20 зоогийн газар ресторан, хүнсний дэлгүүр. За хөдөө газар мэдээж хүнсний дэлгүүр бий. Тэр хүнсний дэлгүүрийн тоон нөгөө сумынхаа хэмжээс шалтгаална. Хэрэг олон хүн амтай бол дэлгүүр олон байна. Цөөн болов. Цөөхөн хэдэн дэлгүүр л зах зээлийг атгана. Тэгээ манай сум яах жижигхэн чаавас гэж бараг хотын нэг сургуулийн сурагчтай л дүүцгүүц тийм жаахан хүнтэй сумахгүй. Тэнгүүд 2-3 л дэлгүүр байсан. Тэгээ хоёр нь төвийн хэсэгтэй, хоёр нь жаахан гадуурх тойрогтой. Тэгээд үлдсэн хоёр нь ингээд бүр захын тойргуудтай байдаг байхгүй юу? Тэгэхээр чин тэр 6 бол ингээд үнэхээр зах зээлийг атгацсан, үнэхээр баяжсан гараад байгаа. Гэтэ нэг нь л баяжсан цаа.
Нэг нь л тултлаа баяжсан. Хүүхдүүд нь амар шууд хүүхдүүдээ оюутан болонгол байр машин авч өгөөл. Яг тэрийг ингээ харьцуулаа үзэнгүүт пэх бараг дэлгүүр ажилладаг байсан юм шиг. Тэнгүүд тэр дэлгүүрүүд нь сургуультай ойр байх илүү ашигтай. Өчигдөр хүүхдүүд завсалгаанаар өстой баахан чихэрж бичнэ идэж өгнө. Тэгээ бодохоор ер нь шүдний эрүүл ахын боловсрал байхгүй дээжтэй гэж боддتي. Өдөр болгон бичээ идээд ахаар чинь ямар айлг байх вэ? Тэгээ нэг удаа бид нар тэр нөгөө эмч ирсаахгүй шүдний эмч. Тэгээ шүдний эмч байдгүй, хүүхдийн эмч хүртэл байдгүй гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ хүүхдийн эмч байсан л та. Тийм байсан шүү. Хүүхдийн эмч байсан шүү. Арайш манах тийм татгатаа тулсан сум биш шүү заяа. Гэхдээ одоо байгаасан мэдэхгүй наа. Байгуул яана. Юу ярьж байгаа мартсан шүү. Дэлгүүр. Тий шүд тийштэй. Суманд очиод шүдний эмч хийвэл үнэхээр цөм хийх юм байлээ. Тийм шүдний эмч тустай тийм мэржлийн эзэмшсэн хүмүүс байвал сумуудад очиорой. Та нар цөм хийн шүү. Зүгээр нэг сайхан майхан бариад шүдний имлэг гээд тавьсан ч хүмүүс ороод үзүүлнэ шүү. Хүүхдүүд гэлтгүй том хүмүүс амар байд юм аа. Очин аргагүй штэ бүгдээрээ ихэр жимс идээд байгаа чинь. За жимс ч яах вэ? За жимс л надаа нэг хамаагүй. Бүгдээрээ чихэр бичээ идээд байгаа чинь аргагүй штэ. Тэнгүүтээ дэлгүүрүүд нь яасан ч ихээр авчирд юм бэ? Аргагүй л дээ нөгөө эрэл тэгтэй байгаа юм ч одоо авчрахгүй гэж яах вэ те? Гиснээс хотын дэлгүүр ячваа гэж мартсан шүү дээ. Хотыныхаа дэлгүүр л яриад байдаг. Хот хөдөө хоёрын нөгөө дэлгүүрүүдийн ялгаа гэсэн чинь хөдөө бол сумын дэлгүүр гэдэг чинь баарнаас ялгаагүй. Сайхан кафенаас ялгаагүй. Яагаад вэ гэхээр хүмүүс тэнд орж бие биендээ юм ярина. Ячаа жижигхэн юм болохоор ингээд хөрш мөршин ингээд явждаг хаяа. Дэлгүүрт юм аваад тэнгүүд яриа өднө. Энэ чингээ ховыг бадсан аимшигтай. Удаан уулзаг хүмүүнд тааруул тэгэл. 2-3 цаг ярина штэ. Аимшигтай. Тэгээ нөө энэс болоод дэлгүүр нэгэн төрлийн хов бацдаг газар уулзах цэг гэдэг үлээ одоо би нэг баахан тийм хаяг харсан. Төвлөрөх цэгч үлээ, цугларах цэгч үлээ. Тэрний зорилгыг мэдэхгүй байна. Хүмүүс тэгээд за би тэр цугларах цэгт очлоо шүү гингүү. За гэж цуглард юм уу? Тэрийг өстой ойлгохгүй. Ямар ч тач сумын дэлгүүр гэдэг бол базааны газар аа. Гулгааных биш шүү, базааных шүү. Тийм болохоор хүн байн хол өхөн тэгээ хүмүүс ч яаж чад хоорондоо юм ярьж байхдаа ингээд юм аваад идэм байл шүү дээ. Зүгээр л таарсан юмнуудаа ингээд барьж ийснаа тийм ингээд ярьж байхдаа эргүүлт тойруулж ийснаа. Нөгөөх нь ингээд жаахан хошуу нэмэн заяа. Хөөе би наадах чи авч үзсэн гоё юм байлаа ингээд нөгөөх нь дагаад авчин. Тэгэхэр чин тэр дэлгүүр баян байх нь аргагүй шүү дээ. Та нар наад баахан юм ярьдаг юм а гэртээ очиж ярил л да. Та нарын хамаг нууцыг чинь хүмүүс мэдчихлээ шүү дээ. Би та нарын хоолойны юу болоод байгааг ч мэдмээргүй штэ. Та нарын хүүхэд яаж алга болсон? Эсвэл та нарын хүүхэд яаж үгсэн мэдмээргүй штэ. Тийм би үнэхээр сонсч байсан. Яг ингээл дэлгүүрт ороод юм авч исэн ч яран. Хөө яана. Манай дэрний хүүхэд чатуулсан штэ гингүүд нь. Хүүхэд үхтээ юм уу гэж би яг үндэ тэр үед л хүүхэд үхдэг гэдэг юм мэдсэн. Тийм миний танд хүнгүүд ингээд хүүхэд үхдэг юм биш штэ. Тэгээс тэр үед л мэдсэн. Тамийн дэлгүүрөө харин хот бол энүүгээр ялгаатай юм байлээ. Хотод чинь зүгээр л ямаа аваад зайл гэдэг л зарчимтай газар байлаа шүү дээ. Юм тэр юм ярих завгүй юм байлээ хотынхан чинь. Тэр талаараа бас авууштай хүмүүс миний хувьд бодох нэ. Учир нь одоо дэлгүүрт 2-3 цаг зогсож юм ярьж ийн ихэр чинь үнэхээр хийх юмгүй байна л гэж харна өстэй тий. Хотод бол за зорилгоо биелүүлсэн үү? Зайл болоо. Тэгээс чи энэ хот чинь ямар ч том юм таньдаг хүнтэйгээс таарахгүй. Гудамжинд тааруул хэвээ одонгийн гисэн л хэрэг болох нь дэлгүүрт бол таарна гэж байхгүй. Хүнсний дэлгүүрч юу. Гэтэ том нөгөө моолууд байдаг шүү дээ. Том баахан дэлгүүрүүд. Тэр чинь бол бас л яг цагаан өнгөрөх л үүрэгтэй юм байлээ үнэтэй. Хүмүүс холхиол, хоорондоо юм яриад, юм худалдаж аваад бас л бие бинийгээ тэгээд хошруу нэмж яагаад юм ахуулаад. Тэгээд тэр талаараа одоо сумын дэлгүүр болон том баян моол хоёр ижил тал байлээ шүү. Тэгээ манай сумын дэлгүүр чинь тэгж бодохоор бас том моолын жишгээр ажиллаад байгаа биш үү аа. Том моолч нэгээ суух газартай байлаа шүү дээ. Би яг найстайгаа явж үзсэн байхгүй юу? Нөгөө ихтлгүүрээр гэсэн чинь яаж чад 4 жилүү 5 жилүү нэг баахан гэр ахуун нөгөө давхар байдаг та. Тийшээ ороод манерыг алдсан зүгээр. Явж өгд юм байлаа ш хүмүүс чинь. Би ядраад байдаг. Цаад чинь нөгөө юм авахгүй л дээ. Ихтэй юм үзээд яваад байгаа байхгүй юу? Яа, юм үзэж байгаа хүнийг дагаж явах ийм амар байхад юм авч байгаа хүмүүсийг дагаж явж байгаа тэр ахныг харахаар бас ойлгож байна. Тийм. Тэнд ингээ сандал тавьсан яамаа л гэж бодсон. Тэгээ манай найз ингээ юм хараад явцсан. Би сүүлдээ ядраад суусан шүү дээ. Бро чи яаж ингэж явд юм бэ? Ядрахгүй байна уу гэсэн чинь.
гоё наа. За болоо доо. Мань ингээд чамд амьд сэрүүн үзэгдээд энэ сууж ий. За юу. Миний нүднээс битгий ингээд гараарай. Үгүй бол ингээд цугтаа яваа биш ингээд чамайг ингээд мартсан юм санагдаад байна. Чамайг орхидуулаад байгаа юм санагдаад байна шүү. За юу гэж нэг хэсэг амарч суусан. Үнэхээр хэцүү байт юм байлээ. Үнэхээр ойлгосон шүү. Тэгээд бас хотод дэлгүүрээс гадна баар их байна. Ямар их юм бэ? Та нар чинь ёо. Гэхдээ манай за суманд биш үү? Манай суманд нэг баар байсан. Би тэрийг ажиллаж байгаа энийг ч хараагүй. Яагаад вэ гэхээр хүн болгон гэртээ уучдаг болохоор тэрийг харах шаардлагагүй. Баарны хэрэггүй. Би уг амар хөдөөгөө жахан баарны тал дээр магтаж ярих гэсэн байхгүй. Ажилтгүй шалтгаан нь хүн болгон орон гэрийн архилт хийгээд байгаа чинь яаж тэр ажиллах вэ? Яа. Тийм мань ер нь бодлоо өөрчлөө. Тэр архиталтаа нэг газар аваачаал архитал тэгэл дуусчвал гэр оронд нь 50 ч юм уу гэж бодлоо сая. Ячил хүүхдүүд чинь та нарыг ууж байгааг харахгүй юм байна штэ тий. За өдөө бол тэгээд нэг баар ажиллавал бүгдээр тийш шавчин хинч гарахгүй тэндээс ойлгож байна. Тэгэл хүн ам нь улам нэмэгдээд байна тэр баарын дотор. Хоёр янзаар нэмэгдэнэ. Нэг бол гаднаас хүн аав, нэг бол дотроо үржин. Тийм болохоор тэр баар нэг их ажиллаагүй. Ажилласан ч зөвхөн ингээд нөгөө захиалгаар ажилладаг захиргааныхан баяр тэмдэглэгч юм уу, шинэ жил тэмдэглэх, айлаас сургуулийн багш нар, эмч нар тэмдэглэхээр бол тийшээ ордог байсан байхгүй захиалж бол ажилдаггүй баха, огт ажилдаггүй бах тий. Бүгдээрээ нөгөө орон гэртээ харагдчихдаг баха. Тий хөдөөгөө магт гэсэн чи харин булхаагаад юу гэдэг вүлээ? Бэж би нэг аймаг гой зүрс зүг хайх гээд байна. Тий яг нөгөө зүүдээ ярих гад хулгайгаа ярих гэдгийг үлгэр боллоо. Гэхдээ бас хотод ирээд арай л дэндүү юм л гэж бодсон. Ямар их баар байдیں۔ Ямар ч их хоолны газар байдیں۔ Гэтээс аргагүй л та. Тэ Монгол улсын тал нь байна шүү дээ. Тэр хүмүүсээ тэжээхэд тулд энэ олон газар байх нь аргагүй ч юм уу. Гингүүт хүн орж байгаа харагдахгүй энэ тэр газрууд руу яаж амьдраад байна? Яаж байгаад байна? За тэгээд манай хөдөө бас нэг хоолны газар байгаагүй ерөөсөө. Харин одоо байдаг болсон. Тэр нь яадаг вэ гэхээр зөвхөн наадмаар ажиллана, шинэ жилээр ажиллана, багш нарын баяраар ажиллана, мартаар ажиллана. Аль эсвэл нэг баян хүний төрсөдөр болгоод ажиллана. Тэгэл өөр ямар тийшээ орох хүн байх биш. Бүгдээрээ л гитэ хоолоо эзэж байгаа юм чинь. Тэгээ нийллэг мэлгэний үеэр л тийшээ орд. Тэрнээс биш байхгүй. Тэр мөрөөр л ажилдаг. Тэгээ угаасаа бүгдээрээ гитэ хоолоо эзэж байгаа юм чинь тийшээ ороод тэр хол газар яваад ганц шүл идэх юм тийш орж яад. Тэр шүл нь яасан бэ гэсэн чинь зүгээр л нэг айлын гэрээ хоол шүү дээ. Тийм болохоор баг хөршийнхтээ ороод тэр хоолыг идсэн ч хамаагүй. Баг тэрэн шулуухан. Хотод амар их нөгөө сонголт ихтэй. Тэр сонголтыг их гэж амар их цаг зарцуулт юм билээ. Одоо яг аль нь руу орохоо мэдэхгүй. Тэнгүүтээ ямар хоол гардыг ч мэдэхгүй болохоор одоо за тэгэж өвчөөс нас гэртээ зүгээр хатсан борцгон мэрийдөө. Ер нь тэгэж л бодд юм байлээ шүү. За дараачих нь хотод горгоо байхгүй. Өдөө бол угаасаа л хорхооны үүр штэ. Тэ гадаа хорхоо, гэрт хорхоо, бидний биеийн дотор хорхоо явж байдаг аяа. Чихмхэн дотор шогоо зорч явж идэг шүү. Амар шүү. Анх хотод орж ирээд дөрөөсөө анзаараагүй. Тийм гинтхэн баг хөдөөнөөс хотод орж ирэнгүүт хорхоо байдгийг шиг баг мартцсан юм шиг байгаа. Харагдахгүй болохоор аргагүй л тий. Тэгээ хорхоо байхгүй байгааг яаж анзаарсан бэ гэхээр манай сонгон дээр яг жижиг аал зэвжсэн байхгүй. Тэгсэн чинь бусаж жахаа байна. Тэр л тгийл бодогдсон. Нэг одоо хэлж хэцүүлж яхан сонь сонсож иж магадгүй заяа. Да би бол хоргоон дургуй. Хөдөөний хөвгтөж заас арайч тэгж бодож ил. Нэг л одоо дургуй байх олон шалтгаан байгаа. Учир нь би чинь хөдөө байгалаас тусдаа биш, байгаль дундаа амьдардаг, байгалыг аргадаж амьдардаг бид нар чинь. Тэгэхээр хорхоо шавж бол чиний өрөөний хамтрагч хэл амьдарна. Жишээ нь ингэдэг байхгүй юу? Би ингээд өглөөс ирэнгүүт миний дэрэн дор ингээд миний дэрэн дээр шүү заа дэрэн дор биш миний толгойн дор дэрэн дээр хүцээ аалз үйждэг байхгүй юу? Хариусал миний дэвсгэр дээр ч юм уу. Тэнгүүд би боддоо би аалчиж тэ хөөрхий гэд. Манайх бол ерөөсөө аалзаа алдаггүй айл. Болон тохойд наалцны үүр аалзны өндөг харагдж байдаг. Хаяа тэр өндөг нь алга болсон яасан бэ гэсэн чинь аль хэдийн өндөглөө тэр нь аль хэдийн том аалз болоод гарцсан. Аалзны гэр бүлийн гишүүд нь өргөжөөл байгаа байхгүй юу? Тэгвэл ерөөсөө аалзаа алдаггүй болохоор аалз нь уламжлал ихсээд байдаг манай гэрийн. Гэтэ
Гэтэ манай аалзнууд бол нэг их тийм бүдүүлэг биш. Бүгдээрээ тэгэл өөрөөсөө ажил хэргийг бодоод явж байна. Ингээд бус аалзнууд ялангуяа та нартай таардаг тийм аалзнууд чинь хоолын төрлөж орчд юм байл шүү дээ. Манайд бол үгүй. Манай аалзнууд амар гоё боловсон. Аюу ухаантай. Бараг бакалаврын зэрэгтэй баг. Тэгээ манайд ер нь 2 төрлийн аалз байдаг байсан. Нэг нь жирийн аалз, нэг нь нөгөө том урт хөлтэй аалз. Урт хөлтэй нь яг уу жаахан эвгүй заяа. Ялангуяа шөнө өрөө ингээд шейкэд гарах гэхэр ч юм уу ингээд явж идэг байхгүй шалан дээр. Тэгээ сайн сонсвол хөл нь сонсогдно. Тэгээ яг шөнө ингээд сэрээд чийдэн жажгалко харанхуудаа тусам. Тэнгүүт урт хөлтэй аалзнууд чи явж идэг. Гэрэлний сургаар зүгээр ийшээ тийшээ тарж алга болно шүү дээ. Гэтэ тэд нэр хараад байхад зүгээр аалз шүү дээ. Яавал гэжтэй бидрийг те ямар зүгийн мөгийн байгаа биш. Тэгэхээр бидний хувьд бол аалз гэдэг бол өрөөний хамтрагч тэжээвэр амьтдаас өөрчлөх байсан. За гэр дотор ингээд аалзнууд гайгүй те гэр дотор бол нэг ганц шавжаа амар аргалчаад байгаа маа. Харин гадаа гараад нүлүүт нүл авалтай нүл цох нүл чиг явал. За яг үндэ бол тэр дундаас хамгийн аюулгүй чиг улаан байгаа даа шүү дээ. Уг нь баг аалсаас аюулгүй амт шүү дээ. Уг нь чиг улаан чинь. Гэтэл яаж ч юм дург бүр. Манайх тэгээ жимсний модтой. Тэр жимсний модтой ингээд 100 болгон төгдөг байхгүй юу? Нэг мод руу ингээд тааж байгаа л жимс байгаль өстой гэл нэг бариад авсан байхгүй юу? Тэгс. Аваалтай. Ирвэгэний хүүхэлтэй байсан шүү дээ. Яаж байгаа юм бэ? Би бүр мэдэхгүй заяа. Нэг гараа ингэ барьсан заяа. Исэн ч өөрөө амар ийгүү. Одоо бодохоор бүр. За ер нь та нар анзаарч байгаа бол энэний өмнөх нэг хэдэн нэг урт хэсэг байна да. Тэнгүүтээ одоо миний ярьж байгаа хэсэг байна да. Энэ хоёрыг би хоёр өөр өдөр бичиж байгаа байхгүй юу? Учир нь би анзаарсан. Энэний өмнөх бичлэгийг авсан өдөр би амар ядарсан байсан. Last meal-тэй тэрний бичлэгийг авсан байсан. Миний хоолой бүр таг заяа. Тэгээ хамаагийн энерги дууссан байсан ер нь. Харин өнөөдөр болохоор би яг сайхан өглөө сэрэл. Миний энерги бол 100 дээрээ байна. Ийм болохоор би ер нь гадарлсан. Өмнөх бичлэг арай л дэндүү байсан. Би яг анзаараад байгаа байхгүй яг тэр бичлэгийг эргүүлээ сонсохоор арайчтэй сэлмээ чи чинь бас ийм өхмөл ээж болохгүй шүү дээ. Чи арай л өхмөл байж шүү дээ. Би тэгээ бодсоо. Эмэр бичлүүдээ ер нь бол өглөөгөр хийчихье те. Миний хоолой яг сайхан галуун дээрээ байгаа дээрээ ядраагүй байгаа дээрээ. Яг орой болоод ирэхээр ингээ хоолой ядарсан. Бүр ингээ хуурайшиж байхгүй юу? Одоо сайхан тослог байна. Одоо сайхан чиглэг байна. Ялцгай байна. Орой болохоор хуурайшиж тийм болохоор нэг тийм юм ажиглаа. Юу ярьчлаа? Одоо дөргөө байхгүй юм бэлээ. Жигад тиймэрхүү явдал амар тохиолж ирсэн. Яг ингээл тавчгаа өмслөө байсан чи. Дотор нь орхоноод аалз байсан бол яг үү. Аалз байсан бол одоо падлиг үзээ. Аалз байсан бол баг би тэр аалзаас уучлахгүй. Яна уучлаа. Яна уучлаа би чамайг гэмтээснэ энэ төргээд би бол уучлахгүй. Ихтэй жоохон амар жоохон racist юм байна. Ингээ батгаараа орхонуудыг бүр ингээ ялгарсан жоохон racist байгаад. Тийм болохоор ер нь хорхоо гэдэг бол миний дургуулсан нэг аим. Тэгээ хөдөөнийхэн угаасаа тэр хорхоонуудаа тоохчгүй. Би л яг нь жоохон бааштай болохоор хорхооноос жоохон сэжлээд байдаг байхгүй. Аалаас бусдыг. Яг амар рейс сонсож байна. Мань амар рейс сонсдог байна. Тийм болоод өссөн. Тэнгүүт хотод ирж байгаамаа. Гэсэн чинь хорхоо байдгүй. Ямар сони юм бэ гэд. Нэг өдөр би тийм хурал цуглаанд очсон юм аа. Хурал цуглаан шүү дээ амар сүртэй ярьчлаа. Фестивал энэ төр болдог шүү дээ. Юу байлаа тэр чинь аниме байлоо. Аниме нэг байлоо. Хэдэн онд байлаа чи мэд санахгүй байна. Уртаж аниме нэг байсан. Мань тэнд очиод яг сайхан тухлаа суужсэн чинь миний уралд суужсэн охин ингээд үсэн дээр нь нэг жимсний юм цох байдаг байхгүй. Яг тэр юм чинь. Бүр танилцаарай. Бүр хуучны андаа харцсан юм шиг бүр баярлж байгаа юм чинь. Агуулдаг нь барьчаал ингээд өгчээсэн юм чинь хараад бүр ёо ванс гэж нөгөө орхогч нь ингээд зөөлөн гарн дээр авч маавал ёо баг анх удаа тэгж авч үзэж байгаа юм чи өөрийн дураараа барайл баярлал өө чи нэм хөөх хамт юм байсан юм уу те гэсэн чи нөгөө охин үсэнд нь хүрснийг мэдэрсэн. Мэдгүй би яагаад танихгүй өхний үсэнд хүрснийг мэдэхгүй байна тий. Зүгээр л тань нөгөө хорхоо авчихсан болохоор тэр яж л үсэндээ ч хорхоо яваад байна гэж хэлсний оронд чимээг өхөн аваад зүрхийг ингээ аварсан дээр үстэй тий. Айлахгүйгээр тэгж удаа хорхоог нь авсан. Тэгсэн нөгөө охин эргэж хараад ячаа манийх нэг хорхоог харчлаа л да. Орилоод. Чи наад хорхоогоор яах чаан? Тэгэхээр чиний үсэн дээр явжсэн гэж. Яа тэрийг юм аа. Айлахгүй гэж ингэ жимээг хаарсан мөртлөө хэлчихэж байгаа байхгүй тэрийг. Нөгөө тэгсэн чинь нөгөө хойлоод. Яана мөрөн дээр ч аалз явшин ингүүт нэг амар ингээл би ингээ савчдаг шүү дээ ингээ сэсгэж мэсэрсэн шүү дээ. Яг тэгээд унс. Кайро хорхоогч авцсан шүү дээ. Одоо чамд хорхоо байхгүй. Ил байсан хорхоогч авсан шүү. Чамд дотор ямар нэгэн хорхоо байвал би мэдэхгүй шүү. Тэр бол би тэрийг ойртморч байна, хармарч байна, бодморч байна. Найз нь тэр охины ус мөсийг ингээ сэгсэрч ингээл өгөөл тэ ийлж мэлж өгөөл яадаг ч юм байгаа. Би болохоор за одоо миний хэрэг дууссан ингээ нөгөө орхоог аваад явцгаа өө.
Тэр орхойг тэгээ яагаад яг тэр жимсний орхой байна гэж мэдсэн бэ гэхээр үнэртдэг байхгүй юу? Нэг тийм заваан ямар муухай бэ гэсэн нэг тийм химийн бодисны юм шиг үнэр байдیں۔ Яг тэр үнэр би мэдсэн. Тэр орхоо тэгээ яасан бэ гэж юу? Мань гаргаал нисгцэн. Би одоо би яалтаж үлээ алалтай нь биш. Яа хөдөөс мал ална. Харин хотод бол ментайгаа л ижлэг амт юм байгаа. Хоёул бол амтгаж явж гин. Нэг нэгнийхээ зам цаад хийгээд яах вэ те? Ер нь бол ямар ч юмыг байхгүй үед нь л үнснээ мэддэм байлаа. Тэгээ би одоо ч гэсэн орхон дургу хэврээ. За дараагийн ямар сонир санагдсан зүйл гэвэл шүн дундын амьдрал. Ямар завтай хүмүүс вэ та нар? Шүний 12-оос хойш та нарын амьдрал эхэлдэм байлаа шүү дээ. Манайхан бол биш дээ. Ингэдэг байхгүй юу? За шүн заавал унтах ёстой учраас маргааш ажилтаа, маргааш ногоон дээр ажиллана, маргааш малаа мал өглөө бууцаа, унсуугээ саан тий. Шууд ингээл ажил амьдрал эхэлж байгаа шүү. Харин отынхны хувьд болохоор баг 12-оос хойш амьдрал эхэлт юм биш бай. Би гайхсан шүү. Ингээд цогоор харсан чинь миний үеийн нэг хэдийн юмнууд явчих тий. Хүүшээ та нар гэрээсээ хөөгцсөн яц яагаад ингэ явж байгаа юм бэ? Гайхаад. Тэг жаахан ингэ байгаадсэн чинь надаас доошууд нь яваад шүү. За энэ арайч болохгүй хаа. Ийм байж болт юм юу нэ? Тэгсэн чинь ингийн байлээ шүү дээ. Та нар юу нонцд юм уу? Шүн 12-оос хойш ингээд амьдрал чи эхлэдэг бол яаж зэрүүн байгаад байна? Шүний 12-оос хойш. Мань нь олон шүү дээ баг 10 цаг болол нүд гурвалжин болоод харанхуулаад ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь бүр ингээд сэрүүн тэнгуүтээ 5 сургуулаа үсрээл хараагаал алж гинэ бүр алж гин. Бүтэн нойртой явж илж маргаашийн ажил бүтэн. Тэгээ манай сумын ингээд амир дөргөө амир цэнгэн тэ ингээд бүжиг танц дуртай хүмүүс байвал хичнээн дуртай байсан чи 12 хэд унтсан л гэдэг байхгүй. Аль эсвэл мань ийм бүрг юм уу? Тэг би жоохон бодож байгаа байхгүй юу? Сумд хэрэг хүүхдүүд шүн гарч байгаагүй гэхээр мань унтчихсан юм чинь тэдрийг гарч исэн үг яаж мэдхүү хэрэг. Хашаа дотор унтчихсан юм чинь нэг гадуур хүүхэд мөхт явж байгаа гэсэн яаж мэдэх вэ? Мань л нэг юм юу гэмэр чи одоо зоожиг ч юм уу гэрээсээ гардаггүй ч юм уу ёстой мэдхгүй байна. Тийм болохоор өдөөнийхэн байвал заа өдөөний хүүхдүүд байвал та нар 12-оос хойш гэрээсээ гардаггүй. Найз зураа явдаггүй та нар. Тэрийг над хэлээрэй. Би үнэхээр мэдхгүй юм байна. Отынхныг бол мэдээд байгаа байхгүй. Нүдээр үтсэн юм чинь. Тийм болохоор хөдөөнийхэн байвал бичээрэй. Та нар яг үнэхээр ингээ гадаа 12-оос хойш гадуур явдаг уу? Йоо ихтэй надад амар санагдаад байна. Ядардгүй юм даа нар ч. Гэтэр залуу насныхаа иш хүчээр гэл явчихтал байх л та. Мань жаах тий. 8 цаг болж байхад гэртээ арайгүй байвал ивүү сагдаад байдаг хүн чинь. Тий миний хувьд боломжгүй л зүйл шиг санагдаад байгаа. Би бол гэж гарахгүй баха. Нэг гарч магадгүй заа. Гэхдээ олон удаа тэгж гарвал мань өөх бах уу. Тэгж орой утал сэрүүн баймаар байл уцаараа хөвчээсэн дээр ах уу манийхын хувьд. Дараагийн нэг гайхширсан зүйл нь үзэж харах зүйл олон. За хөдөө бол мэдээж хэрэг тийм олон караоке байхгүй, тийм олон музей байхгүй, тийм олон зургийн галерей юу? Чүй цаашаа бүр байх ч үзээ. Навар ганц кафе байвал их юм. Бүр их юм шүү. За баг сумын музей гэж байвал ёо танаас сум чи ямар айхтар юм бэ? Ёо танаас асгалч юм алж штэ. Тийм байдаг болохоор хотод ирээд ямар их гоё музей вэ? Ямар их галерей вэ? Тийм тэр галерейнууд нь олон штэ. Тэнгүүтээ байн ажиллана хүмүүс тэнд зураг гаргана. Би бас боддог байсан байхгүй. За зөвхөн нөгөө том нэрд гарсан хүмүүс л баян хүмүүс л үргэлжлэнгээ гаргадаг байлгүй дээ гэсэн чинь үгүй юм байлээ. Зүгээр өөрсдийнхөө ингээд хийсэн юмыг харуулъя, хийсэн бүтээлээ олон түгээе гэсэн хүмүүс тэнд чинь бас ингээд тавьж болт юм байлээ шүү дээ. Тэгээ би яагаад ингэж гайхсан бэ гэхээр манай багш нэг галерейд үргэлжлэнгээ гаргацсан гэхээр бэх таныг ийм гоё зурдаг гэж мэдсэнгүй шүү дээ гэж амар гайхаж ирсэн. Уг нь манай зургийн багшилт ихтэл бөөх бүр үргэлжлэнгээ гаргаж байгаа юм. Тэ ямар гоё юм. Ер нь бол амар бахарх тийм байлаа. Үзэсгэлэн гаргадаг нь ихээр. Үзэсгэлэн гаргах нь ихээр амар гоё байлаа шүү дээ. Йоо ямар. Эвдээ музей. За музей бол амар шигтэй их гоё зөө. Йоо. Би бол хотод ирээд 4 удаа Чингисийн музей орсон. 5 жилөө 5 байхаа. Тэр нэг өдөр би 2 удаа орсон юм аа. Ягаад ч юм. За бүх галерейг нь орж дуусгасан жижиг том гэлтгөө бүгдийг нь тэгээ үнэтэй үнгүүгээ бүгдээрээ өөр юм байлээ. Тэгээд аль болох үнгүүрөөл ордог дөө тий. Заримд нь зүгээр сайн дурын ажилтнаар явж байгаа. Тэгээд орж үзчихсэн нэг хэм сонирхолгүй юм шиг байгаар нэг тоогоог байхгүй өөрөө. Гэтэ сайн дурын ажиллаар очсон чинь за ийм байд юм байна гэд. Би бол өөрөө сайн дураараа тийшээ очихгүй байсан. Зүгээр үзэх гэж. Нүд хужирлах зүйл их юм аа хотод. Хотын хүмүүс яасан азтай вэ? Гэхдээ та нар баг пологдсон байдаг бах тий. Би бол тиймэрхүү юмар ингээд ангацсан цангацсан очиж байгаа байхгүй. Йоо театр. Зүр балет жүжиг ёо. Яч ямар ч олон номын сантай, ямар ч олон номын дэлгүүртэй. Дэлгүүртэн заяа. За жирийн номнууд байгаа. Тэгээ хаан чамааг ингээд авч болоод уншиж бодлоо жирийн номнууд байгаа. Тэнгүүтээ манганууд. Манганууд. Нахаха.
За энэ дотроос бол нэлээд олон манга авсан. Тэ авсан. Надад одоо Tokyo Ghoul байгаа. Яг одоо би харж байна. One Punch Man байна. Blue Exorcist байгаа. Тэнгүүтээ бас нөгөө англи хуучин номын дэлгүүр үдчихтэй. Тэдрээр би баахан яваа. Дээр үеийн Япон мангуудыг авсан. Дээр үехэд ердөө 10 жилийн өмнөлтэй байсан. 12 ч юм уу 12 жилийн өмнөх тийм манга авсан байгаа. Чингис хааны нэг дугаараа байна. Нэг баахан англи хэл дээр байгаа номнууд хамгийн гол нь нөгөө би хотод ирээд интернетээр бахан манга захиалсан байхгүй юу? Манга, новелууд, зохиолууд, номнууд. Йой, надад бүр штэ. Дайсаа Осамогийн No Longer Human гэдэг ном байдаг штэ. Тэрний англи хувилбар нь байна, монгол хувилбар нь байна. Тэгээд Осамогийн дахиад өөр ингээ юу байгаа This Setting Sun гэдэг ёо. Гүнигтэй цаашаа ном зав юм. Би тэгээд Достоевскийн номыг бас аммаар байгаа маа. Гэхдээ уншмаар байгаа зэрэг. Гэхдээ Мань өгчүүл яах тийм үстэй. Одоо Достоевский чинь ер нь бол амар гүрэгтэй шүү дээ. Гүрэгтэй номнууд биш шүү дээ. Манийхан тарих бол тэрийг боловсруулж чадхал хэмжээнд байгаа л та. Тий ойлгон тэрийг уншмаашаа тий. Хамгийн гол нь манийхан сэтгэл зүрх тэрийг дийлэхүү гэдэг л байна. Орсын яруу найрагч чи угаасаа л аим гүнэгтэй утралтай зохиолууд их үүд шүү дээ. Пастай зохиол аим их үүд байхгүй. Мань өнөөдрийн байгаа энэ нөхцөл байдал дээр тэрийг уншчихвал мань тэсгүй. Юу ярьж байгаа бүр Osamu Dezai's No Longer Human. Тэнгүүтээ This Setting Sun энэ хоёрыг уншаал юу вэ? 2 сар баг өглөө орноосоо өндөгөөгүй шүү дээ. Аимшигтэй байгаа шүү дээ. Мань бол иймэрхүү ном уншихгүй юм билээ. Тэгээд би тэрнийг болоод гүнэгтэй ном уншихаа болоод аимшиг ном уншдаг. Аимшигын зохиол уншдаг. Над яг одоо бодитоор аимшиг номнууд байхгүй. Гэтэ би интернетээр амар олон аимшиг зохиол уншдаг. Creepypasta гэх юм ер нь бол за баг creepypasta шулуух хэлчихдээ зүгээр. Creepypasta уншдаг байгаа. Тэд нар харьцангуй дээр юм байлаа шүү дээ. Ячил намайг сэтгэл зүрхээр өхөөлөхгүй. Гэтэ Mouthwash бол үнэхээр гонхтой байсан. Юу ярьж илаа? Тий үдэш авцсан шүү дээ. Орцсон шүү дээ. Шууд ном манга руу орцсон чи бүр хобби хөдлөө. Айгаа эсрэг хөдлөө баярлаад шууд ярьчлаа, хадуурчлаа. Тэгээ би бас бодлоо л доо. Би сая яг ингээд өөрөө номныхаа талаар, манганыхаа талаар, цуглуулгын талаар ямар гоё ажрал мэдэрвэ энэ хэсгэн минутанд. Хэдэн минут байсан мэдгүй нэ 5 минут, 3 минут. Ямартаач би амар гоё ажрал мэдэрлээ сая. Тийм болохоор би энэ талаараа дахиад бичлэг хийнэ. Мэдгүй хүү үзэхээс надад хамаагүй байна яг үнэндээ. Ярих хэрэгтэй юм надаа ингэж ярьж гарах гоё болоо. Мань бүгдэрч өгөх байхаа, мань багтарч өгөх байхаа. Яг нэг үтгэн хатангууд зөөж. Ингээ гоё харьцуулт хийх гэдэг. Ингээ үтгэн хатан штэ. Тэгмэд ингээ хүндрэхгүй. За 7 хоног боллоо. Эвгүй штэ. 10 хоног боллоо. Тэгэл чад штэ. Тэ. Нэм болгоор иймэрхүү юм ингээд оруулж ивэл би хинээсээ уучлахгүй байх уу те. Би зүгээр өөрийнхөө дуртай юм хийж штэ. Өөрийнхөө дуртай юм ингээд зурж гин, хийж гин, ярьж гин. Ийм болохоор би who the fuck cares, okay? Who the fuck cares? Just skip this video if you find it boring or something. За тэнгүүтээ хотод ийм их гоё өөргөө хөгжүүлэх, цагаа гоё өнгөрөх боломжууд их юм бэлээ. Харин хөдөө бол байхгүй шүү дээ. За нэг бол малдаа явна, нэг бол ногоон дээр ажиллана. Тэгээд айл мэрлин гэр хардаг бол тэрийг нь харчин. Хааганд явна, сургуулаа явна. Тэгээ явах хэрэгтэй шүү заяа хүмүүсээ. Хөдөө амьдарч байгаа хүмүүсээ одоо сонсч ивэл сургуультай яваарай. Сургууль чинь л та нарын амьд орно шүү. Би одоо үнэхээр ойлгосон. Иргэн тойрны хүмүүсийг харсан ч тэр өөргөө харсан ч тэр сургуульд сурсан юмнууд л үнэхээр амьд орд юм байлээ. Хичнээн хэрэггүй юм шиг санагдаж байгаа гэсэн ирээдүйд 20 жилийн дараа ч юм уу тэр 2 минутанд олж авсан, 2 цагийн дотор олж авсан мэдгч амар хэрэг болд юм байлээ шүү. Thank you for coming to my TED Talk. За нэг тийм юм хавчуулъя. Тэгээ хөдөө бол гиүрнэ. Ер нь өдөр болгол чөлөө цаг дөө. За тэгээ найзуудтайнууд нэг нэгэндээ очино, хашаанд нь тоглоно. Арайсаа саксын салбай дээр тоглоно, тоглоомын талбай ч юм уу, сургуулийн хашаанд дээр тоглоно. Найзгуунууд аль эсвэл найзтай мөртлөө гэрээсээ гарах дургуун хүмүүс нь баларч байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийн нэг нь би. Мань тэгээд нэг их сургуулиас гадуур найзуудтайгаа нэг уулзах хүсэлгүй байдаг байсан юм аяагаад ч юм. Одоо ч нэг тийм юм байхгүй. Нэг угаасаа л зожиг юм шиг байгаа. Угаасаа ганцаараа байх дуртай юм шиг байгаа. Тэгэнгүүтээ манай байгаль дуртай. Байгальд л очноо. Сайхан дугуйтайгаа жигээл нэг талд суудаг ч юм уу, голын ир дээр суудаг ч юм уу. Арайс нэг модны дээр очиж суучна. Айгу гоё штэ. Ёо гоё ш. Тэгэж гүйрч суух. Байгальд гүйрэх амар гоё. Хотод гүйрэх ч амар уйдгартай юм байлээ. Тийм болохоор хотод амьдарч байгаа хүмүүс та нар штэ. Үнэхээр тэр тал дээр бол өөрсдөө азтай гэж бодоо. Эрүүл мэндийн тал дээр ингээд азтай байна гэж хэлж чадахгүй шүү би бол. Та нарын амьдарч байгаа орчин ч үнэхээр аимштай юм байлаа штэ. Мань нь бол эрүүл мэндийн тал дээр та нарыг азтай байна гэж хэлж чадахгүй. Харин өөрсдөө хөгжүүлэх тал дээр бол та нар энэ л боломжийг ашиглахгүй юм болоо. Би ашиглаж шүү.
Өдөөнийхөндөө илүүл. За сумд мэдээж хэрэг тийм амар өндөр төвшний үйлчилгээ мөлчлөө байхгүй ойлгомжтой. Гэхдээ та нарын хамгийн чухал зүйл чинь шүү дээ. Амь нас, эрүүл мэнд чинь байх шүү та нарт. Чинь эрүүл мэнд чинь та нар байгаа болохоор тэр талыг бас өөртөө давуу тал гэж бодоорой. Тийм болохоор та нар нэг талаараа ингээд давуу талтай байна. Тэнгүүтээ нэг талаараа ингээд сул талтай юм шиг боловч одоо бол бүх төрлийн юмнууд нээлттэй болсон шүү дээ. Интернет байвал тэгэл тэ над утас муцсандаа аваад тэгэл болно шүү дээ. Тийм болохоор та нар жоохноос дутгааргүй өөртөө хөгжүүлэх боломжтой байгаа. Уцаараа дамжуулаад нэг ном аммаар байна уу? Интернетээр хаж үнэгүй байж байгаа заа. Зүгээр л download free гэд биччихэнгүүт зүг үнэгүй гараад ирэн заа. Ямар нэгэн хэл сурмаар байна уу? На YouTube дээр жоо харам мянгаар байгаа. Мань зүгээр YouTube харж байгаа сурсан шүү дээ юм дээ. Манай YouTube-аар бахан хүүхэлтэй үзээр байгаа бол аним үзээр байгаа бол суртал ахгүй юу? Харин хотынхонд бол 100 аль болох хөдөө гараарэ. 12 сарын 3 сард нь яж л хөдөө өнгөрөөгөөрэй гэж хэлье да. Тий, аль эсвэл маска сайн зүгээрээ. За тэнгүүтээ өрөөндөө агаар сэлгэлт сайн ийгээрээ. Тий, тэрийг хэлье да. Юу ярьж илаа? Юу ярьж илаа байж та. Яна. Тий үзэж харагцсан. Тэгээ ер нь бол аав ээжийг бараад хашаандаа л байж идэх хүүхэд байсан дөө. Тий харин одоо энд ирээд ийшээ тийшээ явж байгаа. Ингээд өөртөө ганцаараа болцож байгаа. Мань ямар нэгэн тийм нарциссист хүн биш шүү. Зүгээр л хүнтэй явахаар эйгүй байд юм аа. Хамаагийн нөгөө юм анхаарах гэхээр нөгөө хүнтэй анхаараад яхаа ингээд старчдаг байхгүй юу? Яг өөрөө хармаар байсан юм аа. Ингээд харж чадахгүй. Тэгээ одоо боддог байхгүй юу? Ер нь амьдралынхаа ихэнх хугацаанд хот гэж юм тусдаа том газар байдаг нэг их тоогоогүй өссөн байлээ. Нэг их хошуураагүй тийшээ. Хөдөө угаасаа ямар гоё билээ. Тийм эст. Хөдөө ямар амар амгалан билээ. Тийм байхад хошуурхах, сонирхох тийм над хүсэл яаж төрөх юм бэ? Мань ямар янз бүрийн нөгөө хөжөөн, зугаа, цэнгэл тиймэрхүү юмрууд руу нэг хошуурдаггүй болохоор баахан аркад тоглоом ч юм уу аль эсвэл кино театр энтрийг сонирхгүй. Тэгээ тэдрийг жоохон мэдэрмээр байл интернетээр л өөрөө ингээд үзчихдэг, харчдаг. Тэгээ одоо л яг анзаарч ийн яг ямар шоу байдгийг. Тэгээ та нарын хувьд ч гэсэн хөдөөнөөс хотовшилжсэн хүүхдүүд байвал та нарын хувьд сонирхолтой амар итгэл санагдсан. Анх анзаарчихсан зүйлс чинь юу вэ? Хуваалцаарай. Над ч амар сонирхолтой байна. Хөдөөнийхнөрөө те сайхан хуралдъя л та. Сайхан нэг цай тойролт суугаад хуучлаа л да, ярил л да тий. Тэгээд өөр олон үс шарсан сонин санагдсан юм байгаа. Тэрийг дараач бичлэгтээ оруулъя. Тэгээд энэ хүү бичлэг одоо яг одоо ингэ дуусгалаа. Мань дахиад 2 3 бичлэг хийх төлөвлөгөөтэй байна. Яг аав шиг ирэхээс өмнө. Тэгээд өөр бичлэгт мань бас сөргөж үсэг юмнаа. Тий, тэр бол дараач. Тэр бол бүр дараасаа. Тэрийг тэг хүлээж байгаа. За тэгээд дахиад нэлээд олон гүн сонин санагдсан юмнууд байна. Гэтэ энэ бичлэг арай л урт болоод байх шиг байна. Миний яг одоо биш авсан бичлэг бараг цаг гарчлаа л та. За тэгээд мань Facebook дээр байгаа, Instagram дээр байгаа, TikTok дээр байгаа. Бас анимашны channelтай. Тэн дээр бага анимашн хийдэг байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь бараг зураг зураад нөгөө төгтөрөө анимашн хийгээд ингэж л явна да. Миний хэлсэнчлэндээ мань нэг урлаглаг хүн байгаа. Гэтэ энэ channel дээр зөвхөн зураг зурахгүй. Маш олон өөр зүйлсийг хийн. Бүр жаахан давруулж шүү дээ. Жаахан олоолаа олчихлоо. Үнэхээр шүү. Би үнэхээр амлаж шүү манайхаа. Жаахан олоолаа олчихлоо. За. Олоолаа гэдэг нь хэр зэрэг мэдэхгүй байна. Гэтэ яг тэр тоо хөрвөл би угаасаа зарлана. Тэгээ яг жаахан олоолаа олчвол мань лайв хийнэ. Мань амлаж байна. Лайв хийнэ. Үнэхээр одоо энэ channel-ийн баг одоо нэрнээс нь харагдаж байгаа л үү те. Сэлмээ лайв гэсэн байгаа шүү дээ. Тийм болохоор subscribe хийгээрэй. Йоо айлш шүү дээ сая. Йоо аав ичвчнийг айлш шүү дээ. Йоо. Мань бичлэгүүд нөгөө аав ичиг байхгүйгээр хийдэг байхгүй юу? Үгүй бол бидгүй эйгүй байд юм аа. Тийм болохоор яг ингээд хаалганы нэг юм ингээд дуурхан иннаа. Бичлэгээ автроо хийгээгүйсэн чинь аав ичиж байгаа мó гэдэг хаалга хурц ингэж утахгүй юу? За тэгээд энэ бичлэг үзсэн баярлаа. Баяр таа.